Үндэсний хангамжийн доктортой байдлын нэгэн хэсгийг бас бүрдүүлэх боломжтой өвлийн хүлэмж тэр дундаа энэ смарт одоо хүлэмжийг хүлээлгэж өгж байгаа загварыг бий болгож байгаа байдал нь Монгол улсын хөдөө аж ахуй тэр дундаа газар тариалангийн салбарт бол томоохон дэвшил гарч байна. Өнөөдөр энэ хүлэмжийн загвар бий болж байгаа нэг гол утга учир нь монголчууд хүнсний мах, ногоо, гурил ер нь хүнсний голлох нэрийн бүтээгдэхүүнүүдийг хөл, хавар, намар, зун гэж ялгахгүйгээр тогтмол ханган нийлүүлэлттэй байх боломжийн томоохон суурь тавьж байгаа учраас улсын хурл энэнд одоо бас талархалтай хандаж цаашид бас бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийлж байна. Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн жилүүдэд бас таатай байгаа. Аз номхонлынхаа бүс нутагт эдийн засгийнхаа өсөлтөөр тэргүүлж байгаа улсын хувьд энэ эдийн засгийн өсөлтийн боломжийг мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбар руугаа богино хугацаанд шингээх энэ бодлогыг төрөлсөхийн зүгээс доктортой баримталж ажиллана.